Отгон дэнгэр их сургуулийн 32 дахь удаагийн төгсөлтийн баяр өнөөдөр боллоо. Энэ жилийн жилд нийтдээ 400 гаруй оюутан бакалавр, магистр, докторийн зэрэгээ хамгаалж байгаа. Тэд эзэмшсэн мэргэжлэрээ эх орондоо хэрэгтэй боловсон орчин болохоор шамтан суралцсанаа хэлж байлаа. Энэ мэргэжил маань зөвхөн оюутан бидний сурж хөдөлмөрлөөд төгссөн мэргэжил юм биш. Гэрийн ар гэрийнхэн маань бас хамтран арыг минь баттан төгссөн юм шүү. Йогинор сумаас хүүхдээ хонхномос орцоор ярьж байна. Одоо ийм шахал сургууль төгссөн юм одоо өндөр боловсролтоос одоо их орондоо ихийг бүтээх хөдөлмөрлөж тийм юм бодлоор л зүйлсээ да. За Отгон дэнгэр их сургуулийг одоо баг санхүү хөтөлбөрөөр бакалаврын хөтөлбөрөөр төгсөж байгаадаа маш их баяртай. Одоо та бүгдээ харж байгаачлан яг одоо төгсөлтийн үйл ажиллагаа маань дундаа явагдаж байна. За Отгон дэнгэр их сургууль маань даангааз онцлог мэдлэг олгоо зогсохгүй бид бүгдэд практик зөвлөн уур чадварын мэдлэг олгоо зогсохгүй мөн дээрээс нь оюутнуудад дэмжсэн маш олон одоо тэтгэлэг сургалтын хөтөлбөрүүд маш олон санаачлагаараа давуу талтай. Өнөөдөр Отгон дэнгэр их сургуулийн агарын тээврийн үйлчлэгээ мэргэжлэр төгсөж байгаа бакалаврын зэрэгээр тийм амар догтлцیں۔ Бүр үнэхээр догтлцیں۔ Амар баяртай. Тэгээ жоохон уйлаад ингээ нөлөөсөл бодгоо жоохон урсгаж урсгацсан. Би өөрөө сакс тоглодог. Одиссийн жигшээд 4 жил тоглосон. Тэгээд 4 жил тоглохдоо 2 хүрэл 1 мөнгө. Тэгээ оюут их наадмын 1 мөнгөтэй. Тэгээд ер нь бол сургуульдаа нэг түүх бүтээгээд явсандаа бол маш их баяртай байна. 4 хүүхдийнхаа 3-нд нь оролцож чадаагүй. Одоо Отгон охинд 2 дахь их сургуулиа төгсөж байгаад хонхны ярт наралцахаар ирсэн. Говьалтай дэлгэр сумаас ирсэн. Өөрөө малчин болохоор тэгэл хүүхдийн төлөө зүтгэсээр агаад эдийг хүргэж байгаа юм чинь. Найз охиныхоо хонхны ярт ирсэн. Одоо ирэхэд одоо 2 3 дахь жилдээ орж байгаа. Тэгээд одоо баг усаар одоо эдийн засгаар төгсөж байгаа. Тэгээ найз охин дээр ирчээд одоо байж байна. Манай сургуулийн бас одоо нэг онцлог болов ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрөөр оюутнууд маань төгсөн гарч байна. Энэ нь өөрөөр хэлбэл ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлын байртай төгсөгчдийг бид бүхэн улс их орондоо нийлүүлж гаргаж байгаадаа бол маш их бахархалтай байгаамаа.